тасарж байгаа. Амьдралд юу эс тохиолдохыг тэрхүү бүх зүйл одоо ногоон замаар дардан явна гэж байхгүй. Энэ хооронд шар гэрэл асна, улаан гэрэл асна. Энэ бүгдийг одоо гэр бүлийн хүрээнд асуудлыг бол маш зөв зүйтэйгээр зохицуулж явах нь зүйтэй гэж боддог. Эр хүн гэдэг бол альва зүйлд аль болохоор ханыгаа эмэгтэй хүнийгээ хүндэлж ямар нэгэн байдлаар миний бодол шүү зөвч байсан, бурууч байсан буулт хийж байх нь бол зүйтэй гэж боддгийн. За урнаа өвтөр одоо анх танилцаад тэгээд гэр бүл болоод тэрнээсээ хойш гэх юм бол 1983 оноос хойш гэхээр өнөөдөр чинь 2019 он. Ер нь бол нэг 37-8 жил шахуу битээр одоо хамт амьдралыг зохиогоод 3 сайхан хүүхэдтэй, 4 сайхан аж зээ нартай болоод өнөр өтгөн сайхан айл болоод явж байна. Аливаа зүйлд ил тод илэн далангүй бие биендээ одоо сансан бодсноо хэлж ярьж байх нь хамгийн нэгдүгээрт байх ёстой зүйлээ гэж одоо хүүхдийн эсрэг хүчирхийллийг одоо таслан зогсоохтой холбогдуулан одоо Монгол улсын маань иргэн бүр одоо хичээн зүтгэж чармааталтай төвхтэй одоо ажилласаа гэж бодож байна. Гэр бүл дотор эцэг эхчүүд хүүхдүүд бид бүхэн бие бинийгээ ойлгож, хүндэлж, сонсох. Энэ бол бид бүгдийн хамгийн гол чухал мөрдөж явах зарчим.